Залуусаа Эликопен. Тэгээд өнөөдөр би та нарт энэ төрхөн миний тогтвыг хийхийг өдөрлөнө. Энэ тогтвыг хийхдээ ер нь л яг энэ тэд дөрвөлтэн цаас хэрэгтэй. Гэхдээ өдөргөрөө байхгүй бол нэг А5-ын цаас ашиглаж болно. А5-ын цаас олдохгүй байж магадгүй л дээ. Гэхдээ А4-ын цаасыг ингээд талд нугалахаар А5-ын цаас болно. Тэгээд зүгээр та нөгөө дөрвөлжин цаас байхгүй бол энэ цаас ашиглаад ингээд гурвалжин нуглана. Ингээд энэ байлаа шүү дээ. Тэгээд ингээд гурвалжин нуглана. Яг ингээд тэгш гурвалжин байх хэрэгтэй. Би тэгээд энэ хүний тасламжгүйгээр хийж байгаа. Тэгээд энэ үлдсэн хэсэг байна шүү дээ. Тэрний энэ хэсгээр хайчлаад авчирна. За ингээ хайчлаад авчихлаа. Тэгэхээр энэ нэг дөрвөлжин цаас гараад ирнэ. Тэгээд тэр нөгөө А4-ын цаасыг ингээд нуглаад хийвэл ийм нэг юм бүтэн. Тэрийг зөвхөн хоёулангийн цалгаар болоо. Ингээд за одоо яаж эхлэнэ вэ гэвэл энэ нэг тэг дөрвөлжин цаас байлаа шүү дээ. Тэгээд ингээд голоор нь ингээд нуглана. Ингээд нуглана. Ингээд тэг дөрвөлжин байлаа, голоор нь ингээд нуглаа. За одоо тэр нөгөө энэ дэштэй энд нэг юм байгаа бид тэрнийхэнд энэ за энд нэг юм байгаа бид тийшээ хүртэл энийг ингээд нуглана. Ингээд нөгөө талын ч бас адилхан. Ингээд яг ингээд нэг байшин шиг хэлбэр үүсэж байгаа виз энэ доотлын хоёрын битгий нуглаа. Тэгээд дараа нь энэ юм биш дээ. Энэ зураас руу ингээд яг энэ зураас руу хүртэл нуглана. Яг ингэж ийм байлаа. Тэгээд энэгээр ингээд нуглаа. Энэ зурааснаас хэтрүүлж болохгүй шүү. За дараагийн юм нь тэр нөгөө энэ нэг зураасаар ингээд нэг байшин шиг өмсөж байгаа гэдэгтэй ингээд таглахаар тэрийг ингээд голоор ингээд хуваана. Хоёр талын хоёуланг нь энэ юм дээр бас хайч цав ерөөсөө ч оролцохгүй. Тэр нөгөө А4-ын цаасан дээр хийгдэл оролцсон. За ингээд за түрүүн нэг иймэрхүү юмдаас шүү дээ. Өмнө байшин шиг хэлбэртэй. Энийг ингээд нуглаад тэгээд энэ голын зураас шүү дээ. Энэ голын зураас руу хүртэл ингээд нуглана. За дараагийн хэсэг нь энийг биш. Энэ доотлын хэсэг нь шүү дээ. Энэ дэшээ хүртэл нуглана. Гэхдээ бүр бүтнээр нуглахгүй жоох ингээд үлдээж байгаа нуглана. Яг ингэж за ийм байлаа шүү дээ. Тэрийг ингээд дэшээ нуглахаар бүтэхгүй жоохон дээр үлдэж байгаа юм. Тэгэж нуглана. Тэгээд дараагийнх нь жоохон хэцүү шүү. Тэгээд за энэ нэг зураас шүү дээ. Ингээд нуглана. Тэр зураасныхан дагаа эндээс ингээд нуглана. Яаж нуглах вэ гэвэл за би
нуглаа тий. Ингээд нуглаа. Ийм байлаа штэ. Энэ зураасаас эхлээд ингээд нуглаа. Жохон хэцээж магадгүй шүү. Бас нөгөө талын бас яг адилхан тэгж нуглаа. За. Ингээд. За, энэ одоо энэ хийж байгаа докторныхаа хамгийн хэцүү хэсэг нэ. За. Ингээд энэ тэр нөгөө нугалсан хэсэг нэ штэ. Тэр нугалсан хэсгийг ингээд дэлхийд эдний нэг нүх вэ штэ. Энэ нэг нүх хурууга хийчмээр ингээд нүх тэрүүгээрээ ингээд. За, одоо хамгийн эхлээд хийгээе. За, ийм байлаа штэ. Энэ шинэ тэрийг жоохон ингээд тэгээд явуулсаар жоохон ингээд шахна. Тэр энэ доошоо болохоор тэрийг ингээд нуглана. Нөгөө талын ч бас адилхан. За. Та нар дахиад нэг үзүүлчихье. Энэ нүх вэ штэ. Тэглүү хуруугаа хийгээд доош ингээд дарахаар энэ юм үүсэж байгаа. Нөгөө тал нь бас адилхан. Ишээ хуруугаа хийгээд тэгээд дарахаар энэ юм үүснэ. За, ингээд барыг доктор маань болчихлаа. Тэр нөгөө ингээд нугалсан штэ. Ингээд тэгэхээр одоо ишээ нэг нүх орж ирнэ. Ишэний нүх орж ирэхээр энэ нугалсан хэсгээ зүгээр ингээд хийчихээ. За болоо манай доктор маань болгочихлоо. Тэгээд ингээд зүгээр ингээд чимэглэхгүйгээр зүгээр үлдээж болно. Эсвэл минь шиг адилхан ингээд чимэглэж болно. Сурахад ерөөсөө хэцүү биш. За ингээд амар хурдан зурчин. Адилхан байгаа биз? Тэгтээ тэр нөгөө нүднийхээ хэсэг бас хошоог нь бодож олно. Тэгээд энэ хөрхөн гахаа хийхэд зүгээр л нэг ийм ягаан өнгөтэй цаас ашиглчихна. Тэгээд ингээд жоохон хахаараа жоохон ингээд онгоочж магадгүй болохоор энэ хаваа жоохон юм наагаарай. Тэгтээ наахгүй байл амар амархан онгойч. Би нэг наагаад үзсэн чинь тэр нөгөө жоохон авах жоохон хэцүү байсан. За, үзсэнд баярлалаа. Биштэй.